Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Ван Мэн зохион байгуулах хэлтсийн залуу ажилтан 1-р хэсэг 3-р сарын тэнгэрээс цас бороо холилдон орно. Дүүргийн намын хорооны үүдэнд 3 дугуйт тэрэг зогсмогц нэгэн залуу өсрөн буулаа. Тэрэгчин хаалган дээр өлгсөн хаягийг харснаа залууд хандаж "Танаас хөлс авахгүй" гэж бишүүрхэн хэлв. Үүдний жижүүр Ахмад дайчин юу авахт ирсэн хүнийг угтан авч түүний хэн болох хаанаас ирснийг асууж лавлангаа норж чийг авсан бодолтой юмыг буулгалцаж зохион байгуулах хэлтсийн нарийн бичгийн дарга Жао Хувэнтэй уулзуулжээ. Жао Хувэн залуугийн гарыг чангатгаж "Бид чамайг удаан хүлээсэн шүү" гэв. Линжэн гихч энэ залуу бага сургуулийн багш нарын намын үүрт байх үедээ Жао Хувэнтэй танил болжээ. Жао Хувэний тормгор хар нүдний доод завх хохирсон нь ажилдаа дарагдаж ядарсныг илтгэн. Тэрээр сурсан зангаараа Линжэнийг эрэгтэйчүүдийн байранд дагуулж очоод норсон эсхий дэлгэн хүнжил гуцын дэвсэж өглөө. Ажлынхаа завсар зайгаар гизгээ байн аргашилэн "Бид чамайг их хүлээсэн шүү. Хагас жилийн өмнө шилжүүлж авчрах гэхэд дүүргийн намын хорооны соёл боловсролын төв зөвшөөрдөг. Хожим дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга дүүргийн захиргаатай ярьсан. Дараа нь боловсролын газрын боловсон хүчний албаныхантай хил ам хийж байж таныг арай гэж авчирсан шүү. Би харин уржигдрал мэдлээ" гэж Линжэн хэлээд "Намайг дүүргийн намын хороонд шилжүүлнэг сонсоод сандарлаа шүү. Дүүргийн намын хороо ямар ажил хийдэг вэ? Хийгээд байх юм байхгүй. Тэгвэл зохион байгуулах хэлтэс? Зохион байгуулах хэлтэс зохион байгуулах ажлаа л хийн. Ажил ихтэй юу? Заримдаа их, заримдаа ч гайгүй. Жаа Хувэн Линжэний орд дэвсгэрийг сайн ажигласнаа толгоогоос ихсэрч "Энэ дэрний давууг хардаа бүр өнгө алдчихаж хөнжлийнхэн дээд хэсэг халтартаж дэвсгэр даавуу нь үрчийгээд хунаастай нэмгэн тор шиг болчихж" гэд баахан дэмий ярьлаа. Линжэн хүссэн дүүргийн намын хороонд ажилд орсноо амьдралынх нь шинэ үе эхэллээ гэж бодож байлаа. Тэрээр зохион байгуулах хэлтсийн 1-р дэд даргатай уулзахаар ажлын өрөөрөө нь гүүхээр очив. Дэд дарга нь Лю Шиу гэдэг хачин нэртэй нөхөр. Линжэн амьсгаагаа дарж ядан хаалга тогших үед дэд дарга тамхиа хурууныхаа салаанд хавжуулж хэлтсийнхээ ажлын төлөвлөгөөг бодож суужээ. Линжэнийг буудан дээр урьж суулгаад өөрөө ажлын ширээн дээрх овоолсон бичиг баримтуудыг түлхэн "Юу байна?" гэж тайван асуунгаа зүүнүүдээ анийлган тамхины үнсээ нисэлж унгав. "Намын өврийн ерөнхий нарийн бичгийн дарга намайг нөгөөдөр ирээрэй гэсэн. Сургуулийн ажил дууссан болохоор би өнөөдөр хүрээд ирлээ. Энд ажиллах болсондоо баяртай байгаач бага зэрэг сэтгэл зовж байна. Би чинь намын шинэ гишүүн. Бага сургуулийн багшаас өөр ажил хийж байгаагүй надад зохион байгуулах хэлтсийн ажил ахтах болов." Линжэн бага ангийн сурагч багштайгаа анх уулзаж байгаа юм шиг ичиж бишүүрхэн урьдчилж бэлдсэн хідэн үгээ хэлэхэд өрөөнд их бөхчм санагдлаа. 3-р сар дундаа орж хүүтний эрч буурсан боловч гал түлсээр байгаа тул цонхны цан хайлж тоос шороотой холилдон урсан. Тэрээр хөлс даавралсан тухай арчих гэж халаасаа баахан тэмтрээд нусны альчуураа олсонгүй. Лю Шиу толгой дахин овоолсон баримт бичиг дундаас бор цаасан тогтог суглан нээж түүний намын гишүүнээр бүртгүүлсэн хүснэгтийг гаргаад гүйлгэн харахцуур магнаан үрчлэн улам тодров. Дэд дарга сандлынхаа түшлэхийг түшиж босоход нөмөрч байсан хөмтөө хөрмөн мөрнөөс нь гулган унлаа. "Сайн, маш сайн. Зохион байгуулах хэлтэст яг чам шиг боловсон хүчин хэрэгтэй. Ирсэн чинь сайн боллоо. Манай ажил хэцүү биш. Удахгүй ажилдаа гарчихна. Чамааг ажилд сайн гэж дуулсан алзахгүй үсттэй." Энэ үг Линжэнд ёжилж байх шиг санагдан сандрахтаа толгойс ихсэрч "Ажилдаа тийм сайн бишээ" гэв. Лю Шиугийн царайд өвөл мэдэг мөшөөл тодорч нүд нь гялалзан "Мэдээж амар ажил гэж юу байх вэ? Хүндрэл гарна. Төвлөрсөн төвийн нэг нөхөр зохион байгуулах ажил гэдэг айл гэрт бол зохицуулагч гэсэн үг. Ар гэрээ зохицуулж чадахгүй бол нам гэж ярилтгүй гэж хэлсэн байдаг гэснэ. Линжэнийг хүлээлгүй
өөрөө тайлбарлаж юу хийхв гэвэл намаа хөгжүүлнэ, бэхжүүлнэ, намын зохион байгуулалтыг өргөтгөж, зохион байгуулалтын хүчийг нэмэгдүүлэн, намын амьдралыг олон нийтийн удирдлага, шүүмжлэх болон өөрийгөө шүүмжлэх, ард иргэдтэй нягт харилцах үндэс суурийг тавина. Эдгээрийг сайн хийвэл нам сайн зохион байгуулалтад орж, ард иргэдтэй нягт уялдан, тэднийг удирдан дагуулж, социализмыг байгуулж чадна гэжээ. Дэд дарга юм ярихдаа нэг өгүүлбэр хэлээд нэг ханиана. Гэхдээ эдгээр хэвшмэл хэллэгийг ханиалгүйгээр нэг амсгаагаар хурдан хэлж чадлаа. Намын амьдралыг үндэс суурин дээр байгуулна гэдэг нь амьдралыг тийм юмн дээр байгуулна хэмээн сонсогдно. Линжэн маш анхааралтай сонсовч дэд даргын хэлсэн үгийг бүрэн ойлгосонгүй. Тэгээд дэд дарга түүнд ажил хариуцуулж өглөө. Линжэн хаалгаар гарах гэтэл дэд дарга саяхан ярьж байснаас огт өөрөнгөөр найз бүсгүйтэй юу гэж асуув. Байхгүй гэд Линжэний царай часуулав. Бас ичимхий гэхэд отоохондоо найз охинтой болох бодлого байгаа. Халаасанд чинь ямар ном байгаа юм бэ? Линжэн номоо гаргаж тракторын баазын дарга ба тариалангийн ерөнхий дизайнер гэж чангаар уншив. Люшиу номыг авч нээн дундаас нь хэдэн мөр уншаад энэ нөгөө коммунист залуучуудын нэгдсэн эвлээс гаргасан ном биз дээ гэхэд Линжэн толгоогоо дохив. Үүний чинь уншаад өгье болох уу? Танд унших зав байгаа мó? Гэд Линжэн дэд даргын ширээн дээр овоолсон бичиг материал руу харц шилжүүлэн хэллээ. Ийм нэмгэн номыг хагас шин уншаад дуусгачихна. Дөлгөөн дооны дөрвөн байтыг 7 хоногт уншиж байлаа. Линжэн шинэ ажлынхаа өрөөрөө алгахад тэнгэр цэлмэж, энд тэнд үйл хөвөлдсөн нарны гэрэл дүүргийн намын хорооны том хашааг гийгүүлжээ. Хүмүүс ажиллаж байлаа. Цэвэр хувцтай нэг нөхөр ширэн цүнх сугандаа хавжуулаад түргэн алхана. Харилцах өрөөний лавлю хурлын танхимд 2 том төмөр данхаар ус хүргэнэ. Нэг эмэгтэй болохгүй. Эцсийн хугацаа өнөө орой болохгүй гэж утсаар ярина. Хэн нэгэн бичгийн машин тажигнуулна. Надтай адил шинээр шилжиж ирсэн байх гэж Линжэн бодов. Тэр дүүргийн намын хорооны коридорт амьдралынхаа шинэ үеийг эхэлж байгаадаа туйлын баяртай зогсож байлаа. 2 дугаар хэсэг. Зохион байгуулах хэлтэс 24 ажилтнтай. 3 нь хувьсгалын эсэргүүг баримтлах албанд төр шилжсэн, нэг нь их сургуулийн шалгалтанд бэлдэж байгаа тул хагас өдрөөр ажиллана. Нэг нь жирэмсний амралтаа авсан болохоор яг ажилдаг нь 19. 4 нь боловсон хүчин. 15 нь үйлдвэр, төрийн байгууллага, сургуулийн намын үүр байгуулах ажлыг хариуцна. Линжэнд үйлдвэрийн намын хороотой холбоо барих ажлыг даатгажээ. Зохион байгуулах хэлтсийн даргын ажлыг дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн дэд дарга Ли Зүнчийн давхар хашдаг. Тэрээр нэр дээрээ зохион байгуулах хэлтсийн дарга боловч бодит ажлыг 1-р дэд дарга Лю Шиу хийнэ. Нөгөө дэд дарга нь боловсон хүчний ажлыг хариуцдаг аж. Линжэнийг үйлдвэрийн намын бүтээн байгуулалтын хэсгийн дарга Хан Чаншин удирдна. Хан Чаншин 27 таа. Тэнгисийн цэргийн ноосон цэнхэр хувцасд нь тоос огт наалдаагүй гэмээр хүдэр биетэй энэ залуу жавхайлаг царайтай сорвтой аж. Тэр Линжэний мөрийг зөөлөн алгадаж хөнгөнсөн хоолоогоор ажлаа танилцуулахдаа уу инээн. Энэ даргач сайн удирдлага юм да гэж Линжэн бодож амжив. Маргааш нь Хан Чаншин намын үрийн зохион байгуулах гишүүнтэй ярихыг сонсоод энэ бодол нь лавширчээ. 30 минутанд юугаа хэлцэж амждаг юм бэ? Хөгжлийн төлөвлөгөөг цаг гаргаж сайтар хэлэлцээрэ гэж та нарт хэлээ биз дээ. Өнөөх зохион байгуулах гишүүн энэ сарын үйлдвэрлэлийн үүрэг их учраас гэвэл Хан Чаншин үгийн таслаад үйлдвэрлэлийн үүрэг их гээд хөгжлийн төлөвлөгөөг судлах шаардлагагүй юм уу? Энэ чинь байнгын ажлыг гол ажилтай сөргөлдүүлж буй хэрэг. Нам нь намаа хамаарахгүй илрэл гэж шүүмжиллээ. Линжэн аль нь гол, аль нь байнгын ажил, нам нь намаа хамаарахгүйгээд юу ч ойлгосонгүй. Хэрвээ хичээлийн танхимын 5 хөтөлбөр, нүдэнд харагдах сургалтын тоног төхөөрөмж гэвэл юу юунаас илүү сайн ойлгох байлаа.
зарчмын дагуу асуудлыг шийдэж хүнийг удирдах хан чаншины чадварыг үнэхээр биширлээ. Тэр ширээн дээр элэгдэх шахан боловсон хүчин бэлтгэж албан тушаал дэвшүүлэх тухай татварын салбар газрын туршлагыг хуулж бичих Жао Хувэнийг харлаа. Өдрийн ядаргаа нь гараагүйн дээр битсээр багад хуруун сар байж үзгээ байн байн тавьж гараас ихсэрнэ. Линжэнийг туслыг итэл чамаар хуулуулад би юугаа бодож суух вэ гэд татгалзав. Тэгэхээр нь Линжэн хуулсан хууцын цэгцлээд хажууд нь зогсон сэтгэлээрээ дэмжиж байлаа. Тэр хуулж байснаа толгоогоо өндийлгөн намайг хараад яах вэ гэж хэлээд үзгээ хазаж инээв. 3 дугаар хэсэг. 1953 оны намар Линжэн багшийн сургууль төгсөх үедээ намын бэлтгэл гишүүн болж дүүргийнхээ баг сургуульд багшаар хуваарлагджээ. Ажил дээр гарсан ч дунд сургуулийнхаа зуршлыг орхисонгүй. Өглөөбөр дасгал хийж, унтахаасаа өмнө өдрийн тэмдэглэл хөтлөн, томхон баярын өмнөх өдөр ажлынхаа талаар хүмүүсээс санал асуулга аван, зарим хүн түүнийг 3 сарч боллгүй дунд сургуулийнхаа энэ хөвчлээ хайж насанд хүрэхсдэд уусна гэж бодож байсан ч удалгүй ажлаа сэтгэлээсээ хийдэг мундаг залуу гэж сайшаагдах болжээ. Тэгээд 1954 оны өвлийн амралтаар боловсролын газраас шагнал хүртээлээ. Хүмүүс түүнийг ажилдаа сэтгэл хангалуун явдаг залуу багш гэж боддогч үнэндээ хүүхэд гинэн цагаан Линжэнд өөрийн гэсэн сэтгэлийн зовлон бий. 1 жилийн дараа гэхэд тэрээр тогтворалдаж өөртөө ташуур нэмдэг болжээ. Социализмын оргил үед орсных уу? Бүх улсын залуу социалист идэвхтнүүдийн хурал хийснийх үү? Аль эсвэл нас нэмснийх үү? Тэр 1-р ангида би настай болох үедээ гэсэн зохион бичлэгтээ 22 настай болохоороо би хэмээн бичснээ саналаа. Гэтэл хэдийнэ 22 хүрсэн боловч амьдрал нь цагаан цаас шиг хоосон хിവэр. Амжилт гаргасангүй, алдаа хийсэнгүй, хайр дурлалтай ч учирсангүй. Ядаж охид бүсгүйчүүдэд ганц захиач бичиж үзээгүй. Хичнээн ажиллавч хийсэн бүтээсэн нь бага. Тэгээд хурдан хөгжиж дэвших хэрэгтэй гэж шийдээд өөнийг ч сурна, түүнийг ч сурна гихчлэн төлөвлөгөө гаргажээ. Гэтэл яг энэ үед шилжих мэдэгдэл хүлээн авсан нь аз гийсэн хэрэг болов. 22 наснда би намын ажилтан боллоо. Амьдрал одоо л эхэлж байна гэж бодон сургуулийн ажил, хүүхдүүдтэй хорогцсон сэтгэлээ тавьчин шинэ ажилдаа шилжин ирсэн билээ. Намын үүрийн ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан тэр оройн дараа шүнжин элдэв юм боджээ. Линжэн намын ажилтнуудын амьдралыг ариун гэж боддог юм. Яг л кинонд гардаг намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын дүрээр төсөөлнө. Гэвч бодит байдал киноноос тэсөөр. Тэд үргэлж яарч сандарч, удирдлагатай хийх уулзалт, ирсэн явсан олон бичиг баримт, хурал дээр болох ширүүн маргаан, нарийн судалгааг сонсоод Линжэн дотроо баг зэрэг эмээсээр. Линжэн дүүргийн намын хороонд очоод 1-р улиралд шуудайн тунхай үйлдвэрийн намд гишүүн элсүүлсэн ажилтай танилцахаар явв. Очихоос өмнө холбогдох баримт бичиг, судалгаа шалгалтыг хэрхэн хийх тухай гарын авлага уншихын зэрэгцээ хан чаншинээс ахин дахин зөвлөгөө авч хөтөлбөрөө ягштал бэлтгээд дугуй унаж шуудайны үйлдвэр рүү давхилаа. Үйлдвэрийн хамгаалагч түүнийг дүүргийн намын хорооноос ирсэн боловсон хүчингээ сонсоод шууд нэвтрүүлв. Нэг хэсэг эзгүй газраар яваад шуудаа овоолсон барааны талбай, машин тоноглол түчгэнсэн үйлдвэрийн тасгаар өнгөрч, үйлдвэрийн дарга, намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Чинчуаны ажлын өрөөний хаалгыг зүрх гарган тогшлоо. Дотроос "Ороорой" гэж хэлэхэд тэрээр түргэн алхаж орвол туршлагагүй харагдах болов уу хэмээн бодоод алгуурхан оров. Өргөн нүүр бүдүүн хүзүүтэй тагдгараар үсээ мөлчитл самансан бөхтөр эртээ шатар нүүн. Намхан нуруутай нь толгоогоо өндийлгөн Линжэн рүү харж нэр усын асуугаад гараараа зааж "Чи тэр баруун талын намын үүрийн ажлын өрөөнд очоод Вэхэминтэй уулзаарай. Манай зохион байгуулах гишүүн байгаа юм" гэж доромжхон хэлээд үргэлжлүүлэн нүүлээ. Линжэн улаан хазартай Вэхэминтэй уулзаад бэлдсэн хөтөлбөрийнхөө дагуу асуулт тавив. 1956 оны 1-р улиралд намд хэдэн шинэ гишүүн бэлтгэсэн бэ?
1.5 хүн гэж Вэхэмийн чанга дуугарав. 1.5 гэдэг чинь юу гэсөөг? Нэг нь элссэн, нөгөөг нь дүүргийн намын хороо 2 сар хойшлуулад өдий хүртэл зөвшөөрөөгүй байна. Линжэн дэвтрээ гаргаж тэмдэглээд цааш асуулаа. Намын гишүүн бэлтгэх ажлыг яаж хийв? Ямар туршлага хоримтлуулсан бэ? Бэлтгэсэн үйл явц нь урдынхтай адилхан намын дүрмийн дагуу явагдсан. Линжэн түүнийг хараад энэ хүний үг яагаад тийм 7 хонсон эрдэн шишийн боов шиг хатуу юм бэ гэж бодож амжихад харин Вэхэмийн эрүүгээ тулж өөр зүгшэртээд ондоо юм бодож байх шиг. Намын гишүүн бэлтгэсэн ажлын явц ямар байна гэж Линжэн дахин асуув. Вэхэмийн сая хэллээ шүү дээ гэд төгшөөсөн байртай дуугарав. Линжэн өөр юу асуухаа олж ядлаа. Бүтэн үдээс хойш бэлтгэсэн хөтөлбөр нь 5 минутанд дуусчихна гэж сансангүй. Энэ үед нэгэн хүн хаалгыг хүчтэйхэн түлхэн орж ирсэн нь түрүүний тагдгар нөхөр байв. Юун албан бичиг ирсэн юм бэ? Чи мэдвүү? гэж Вэхэминээс асуув. Вэхэмийн цог сүлдгүй толгоогоо дохив. Тагдгар нөхөр нааш цааш алхаж өрөөний дунд хөлөө алцайлган зогсоод та нар нэг арга бод. Чанарын асуудлыг ноднон ярьж байсан. Яахаараа гэрээт байгууллага нэг хэмлийн аж үйлдвэрийн яамд албан бичиг хөргүүлдэг байна. Социализмын оргил үед манай үйлдвэрлэл дээшлэхгүй байна. Энэ бол ичгүүр. Вэхэмийн намхан ирийн царайг хүйтэн харцаар ширтэн чичирхийлсэн хоолоогоор та хэнд хэлээд байна гэж асуув. Бүгдэд чинь хэлж байна. Тагдгараар гараа эргүүлж Линжэнийг бас багтаав. Вэхэмийн уурандаа царай нь улааж босод зогсоод тэгвэл та хариуцлага хүлээхгүй юу? Мэдээж би хариуцлагаа хүлээн гэд тагдгар нөхөр тайвширч. Дээд чатанд би хариуцлагаа хүлээн. Тэд намайг яаж шийтгсэн би хүлээж авна. Одоо харин та хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Хэн чамайг үйлдвэрлэлийн хэсгийн дарга болгосон юм? Сайхан мэдээрэй гэж Вэхэминийг сөрдүүлсэн харцаар харж хаад гарч явлаа. Вэхэмийн хүнтэй хөрөмнийхөө товчийг тайлаад амьсгаад ансуув. Линжэн энэ хэн бэ гэхэд Вэхэмийн чи таньдгүй юм уу? Үйлдвэрийн дарга Ван Чинчуан шүү дээ гэж ёжилсон байртай хэлв. Вэхэмийн ийхүү Линжэнд Ван Чинчуаны тухай нин үгүй ярьж гарлаа. Ван Чинчуан төвийн нэг яамд ажиллаж байгаад Эремийн явдлаас болж шийтгүүлж 1951 онд энэ үйлдвэрт орлогч даргаар шилжиж ирсэн юм. 1953 оноос үйлдвэрийн дарга болсон. Энэ хүн эдээд цадвал алхна. Өрөөндөө шигдээд баримт бичигт гарын үсэг зурна, шатар тавина. Үйлдвэрчний эвлэлийн хурал, намын үүрийн хурал, залуучуудын эвлэлийн хурал гээд хурал бүр дээр уралдаан тэмцээнд амжилттай оролцоогүй гэж хамт олноо шүүмжилнэ. Ажлын бүтээмжид анхаардаггүй эдийн засгийн сонирхолтой. Вэхэминийг яриагаа дуусгаагүй байхад Ван Чинчуан эргэж орж ирэв. Бугуйн цагаа харж одоо 12 цаг 10 минутанд нам залуучуудын эвлэл, үйлдвэрчний эвлэл, редакцуудын дарга нар үйлдвэрийн даргын ажлын өрөөнд хуралтай гэж зарлал гэж тушаал буулгаад хаалга саван гарав. Вэхэмийн за хараа биз гэсэндээ Линжэн дими өглөөд сууж яах вүлээ дээ. Дээд чатанд мэдэгдэх хэрэгтэй. Үйлдвэрийн дарга ийм байхыг дээд чатных нь лав зөвшөөрөхгүй гэжээ. Вэхэмийн инээгээд Лингуай та шинээр ирсэн үү гэвэл Линжэний царай улайв. Вэхэмийн нэмэргүй дээ. Дарга намын хуралдаа огт оролцдоггүй. Хаяа нэг хуралд оролцоход нь саналаа хэлвэл саналаа дэвшүүлсэн нь сайн хэрэг. Гэвч хизээ хаана юу ярихаа мэдэх хэрэгтэй. Бид хувийн бодлоо ярьж нам улсын үүрэг хэлцэх алтан цагаас хумсалж болохгүй гэдэг. Тэгээд тусдаа саналаа хэлэхээр саяных шиг хэрүүл болоод өнгөрнө. Дээд чатанд мэдэгдвэл ямар вэ? 1954 онд би Нэхэмлийн аж үйлдвэрийн яам, дүүргийн намын хороонд загтлилгээтэл яамны жан авахтай нөхөр танай тентхийн ханигвай нэг удаа шалгасан. Хүнд суртал байгааг үгүйсэхгүй. Гэвч хамгийн гол нь үзэл суртлын асуудал. Үүргээ үндсэндээ биелүүлсэн. Үүргээ биелүүлэх арга барил нь дутагдaltaй гэж дүгнээд
Ван Чинчуаныг донгодон удирдлагынхаа алдааг зөрөгтэй шүүмжиллээ гэж намайг цаашаагаад өнгөрсөн. Түүнээс хойш хэдэн сар Вандраг ажилдаа овоо хариуцлагатай хандаж байснаа бөөр нөвдөж эмчлүүлж илааршаад хэд ядарснаас өвчтэй болчихлоо гэд өмнөх шигэ цалгардах болсон доо. Чи дахиад дээш нь мэдэгдээч. Дараа нь Хан Чаншинд хэдэн удаа хэлсэн бүү мэд. Ханьгаа оошоогчгүй. Дээр нь дарахтай сүлбэлдээд намайг удирдлага хүндлэх хэрэгтэй гэж сургах болсон. Хэзээ нэг өдөр Ван үйлдвэрийн дарга их хэмжээний авилга авах буюу хэн нэгэн эмэгтэй хүчинцний дараа л дээд чатнаас шалгах биз гэжээ. Линжэн үйлдвэрээс гарч дуугаж ивэл урагшилж өгөхгүй байх шиг санагдав. Хөмсөг зангидан эхний ажил нь бэрхшээлтэй тулсныг ойлгосон боловч ажилдаа амжилт гаргах сэжүр боллоо гэж бодов. Одоо л өөрийгөө харуулах мөч. Бодол давтаж яваад гэрлэн тохиогч анзааралгүй замын цагдаа загнуулаад сая сэхэ орлоо. 4-р хэсэг. Линжэн өдийн хоолны дараа Хан Чаншинд ажлаа тайлгнахаар тесэн ядан хүлээв. Хан Чаншин ядарсан шинжтэй буудангийн түшлэг налж суугаад чүдэнцний модоор шүдэ чигчлэнэ. Линжэн үйлдвэрт үдсэн сонсноо эмх цэгцгүй ярьж гарахад Хан Чаншин өлмийгөөрөө газар шүргэн "Тийм ээ, мэдэж яваа" гэд мөрийг алгадан байдлыг мэдэж чадаагүй зүгээрээ. Анх очиж байгаа юм чинь дараа илүү сайн болно гэж баяртай хэлв. Линжэн "Гэхдээ би Ван Чинчуаны байдлыг мэдсэн шүү" гэд дэвтрээ эргүүллээ. Хан Чаншин дэвтрийг хамхаад "Тийм ээ, энэ байдлыг би эртнээс мэднэ. Урьдчилан дүүргийн намын хороо надаар энэ хэргийг шийдүүлсэн. Би хатуу шөөмжилж доголдолтой тал эрсдлийн 3-4 цаг түүнд хэлж өгсөн. Тэгээч үр дүн гараагүй юм байна лээ. Ганц сар овоо байснаа буцаад л хуучнаараа цалгардах болсон гэж Вэй Хэмин ярьж байсан" гэж Линжэн хэлв. "Нэг сар ч гэсэн үр дүн шүү дээ." Вэй Хэмин өөрөө үзэл санаа нь асуудалтай. Уулзсан хүн болгонд үйлдвэрийн дарга муулаад "Үннийг хэлээд байгаа шиг худал гэж хэлхийн аргагүй. Бүгд үнэн гэж бас хэлхийн аргагүй. Мэдээж энэ асуудлыг шийдэх ёстой. Би дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ли Зүнчийн нөхөртэй асуудлыг ярилцаж байгаа. Орлогч даргын санал ямар байна? Миний саналыг зөвшөөрч байсан. Ван Чинчуаны асуудлыг шийдвэрлэх ёстой. Шийдэгч болно. Гэхдээ чи үүнд битгий оролц." "Би юу?" "Тийм. Чи анх удаа нэг үйлдвэрт очиж байгаа учраас нөхцөл байдлыг мэдэхгүй. Ер нь чи ямар Ван Чинчуаны асуудлыг шийдвэрлэхээр очсон биш. Нэн нуугүй хэлэхэд Ван Чинчуаны асуудлыг шийдвэрлэхэд илүү туршлагатай боловсон хүчин шаардлагатай. Бид энэ явдлыг анхаараагүйш анхаарч байгаа. Чи энэ хэрэгт нэг орооцолдвол 3 сараар салахгүй. Эхний улирлын намын бүтээн байгуулалтын дүгнэлтийг тэгээд ойлгох нь уу? Дээд чатнаас биднийг тайлангаа өгөөрэй гэж шахаж байна." Линжэн юу ч хэлж чадсангүй. Хан Чаншин бас л мөрийг алгадаад "Яарч сандраад яах? Манай дүүрэг 3,000 намын гишүүнтэй 100 орчим намын үүр бий. Чи дөнгөж ирмэгцээ бүхнийг ойлгох гээд яах вэ?" гэд ившэн "Унтаад авъя" гэлээ. Тэгээд намын гишүүн бэлтгэх ажлыг яах вэ гэж Линжэн арга барагдсан янзтай асуув. Хан Чаншин дахиад л мөрийг алгадах гэхээр нь Линжэн өөрийн ирэхгүй зайлж амжив. Хан Чаншин "Маргааш хоёулаа хамт очие. Тэгээд учир нь олдох биз тийх үү?" гэд Линжэнийг хөтөлж байр өдөө явжээ. Маргааш нь 3 жилийн өмнө Бээжингийн багшийн сургуульд дадлага хийж Ахмад багшийн хичээлд сууж багагүй мэдлэг хоримтлуулсан шигэ Хан Чаншины ажлын арга барилаа суралцахаар тэмдэглэлийн дэвтрээ хүртэл бэлджээ. Хан Чаншин "Хэдэн намын гишүүн бэлтгэсэн бэ?" гэж Линжэнээс асуув. 1.5. 1.5 биш 2. Дүүргийн намын хорооноос зөвшөөрсөн эсхийг шалгахгүй болохоор 2 гэж Хан Чаншин залруулад "Тэр хоёр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө хэр зэрэг гүйцэтгэсэн бэ?" гэж Линжэнээс асуув. "Маш сайн. Нэг нь 70%, нөгөө нь 40%-аар давуулан биелүүлсэн. Үйлдвэрийн хүндэт самбарт тэдний зургийг тавьсан байна лээ." Үйлдвэрлэлийн байдлыг ярихаар Линжэний урам сэргэж эхэлсэн боловч Хан Чаншин үгийн тасалж
Тэдэнд ямар дутагдaltaй тал байна? Баримттай байх хэрэгтэй шүү гэлээ. Дутагдaltaй талын ярьж дуусмагц нам дэлсэх хүсэлтэй итгэвчнүүд энэ үйлрэлд үүргээ хэр зэрэг биелүүлсэн тухай дахиад асуув. Тэр тоо баримт бодит жишээ сонирхох боловч ажилтнууд бэрхшээлийг хэрхэн давж ажиллаж хөдөлмөрлөж буй үйл явцыг сонсохчгүй байлаа. Үйлдвэрээс ирээд хан чаншийн шууданы үйлдвэрийн намын гишүүн бэлтгэсэн ажлын товч байдал сэдвт тайлан бичжээ. Агуулга нь тос үйлрэлд 1956 оны 1-3 дугаар сар шууданы үйлдвэрийн намын үүр намын шинэ гишүүнийг эрчимтэй бэлтгэх бодлогыг үндсэндээ хэрэгжүүлж намын бүтээн байгуулалтын ажилд зохих амжилт гаргажээ. Шинээр батлан зөвшөөрөгдсөн намын гишүүн Жүү Фаннар коммунист намын гишүүний яруу алдарт дуудлагаар хувь хүний ухамсар нь дээшилж эхний улирлын үйлдвэрлэлийн үүргийг хүнд нөхцөлд тус бүр 70-40%-аар давуулан биелүүлсэн. Нам дэлсэх хүсэлтэй олон итгэвчнүүд намын үр төвтэй бодлоор Жүү Фаннарын үлгэр жишээ үйл явдлаас суралцаж нам дэлсэх шийдвэр зоригоороо хөдөлмөрийн итгэвх бүтээлч чанартай үүрэг гүйцэтгэж эхний улирлын үйлдвэрлэлийн үүргээ сайн буюу давуулан биелүүлжээ. Нэгдүгээрт намын бүтээн байгуулалтын ажил үйлдвэрлэлийн ажилтай зөрчилдөхгүй. Үйлдвэрлэлийг ахиулсан. Үйлдвэрлэлийн ажил их гэсэн шалтгаанаар намын бүтээн байгуулалтын ажлыг хойш тавих үйл ажиллагаа нь маш буруу юм. Хоёрдугаарт шууданы үйлдвэрийн намын үрийн намын байгуулалтын ажил дутагдaltaй байна. Жишээ нь Линжэн товч байдал гэж бичсэн гялгар цаасыг гартаа бариад харж байлаа. Тэрхэн зур өөрийгөө шууданы үйлдвэрт ганцаараа дараа нь хан чаншинтай хамт очисон эсэгтэй эргэлзэж яагаад хан чаншины бичсэн шиг ийм олон юмыг санахгүй байгаагаа гайхна. Тэрээр төөрөлдсөн байдалтай үүнийг юуг үндэслэн бичсэн бэ гэж асуув. Вэхэминий тэр өдрийн тайлгнасны дагуу тэдний үйлдвэрлэлийн амжилт намын бүтээн байгуулалтын ажлаас болсон гэж үү? Линжэн ээрч гарав. Хан чаншийн өмдний шуумгаа гөвж тэгэлгүй яах вэ? Үгүй баха дээр Вэхэмин ингэж хэлээгүй. Тэдний үйлдвэрлэлийн төвшин дээшилсэн нь уралдаан зарласантай холбоотой байж магадгүй. Залуучуудын эвлэл хяналтын ажлын байр гаргасантай холбоотой байж мэднэ. Намын бүтээн байгуулалтын ажлын амжилт мөн гэж нотлох аргагүй. Тэгэлгүй яах вэ? Би үгүйсэхгүй. Олон хүчин зүйлийн нөлөө бий. Тусгаарлан салгаж энэ нь А ажлын ололт, тэр нь Б ажлын амжилт гэж дүгнэж болохгүй. Тэгвэл жишээ нь нэгдүгээр улиралд хулган барьсан ажлын дүгнэлтээ бичгэд бас энэ тоо баримт жишээг ашиглах уу? Хан ажлын ухааныг ойлгохгүй Линжэнийг шоолж зохицуулж болноо гэлээ. Линжэн дахиад л тэдний үйлдвэрлэлийн үүрэг хүнд гэдгийг та яаж мэдээвэ? Одоо аль үйлдвэр ажил багтаа гэж Линжэний ам нангаажээ. 5 дугаар хэсэг. Дүүргийн намын хороонд ажилласан энэ 10 хоног Линжэнд бага сургуульд 2 жил ажилласан шиг урт санагдлаа. Намын хорооны ажил яаралтай бас хариуцлагатай. Дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд үргэлж шөндөл хүртэл хуралдана. Ханзыг галглах төсөл, тархины өрөвслээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрчдийг хамгаалахаас өксүүлж улс төр эдийн засгийн ухааны лээгцгээд дүүргийн намын хороогоор дамжихгүй юм гэж байхгүй. Линжэн нэг удаа жижүүрийн өрөөнд очиж сонин авах үедээ зов зузаан овоолсон материалын эхний хуудсанд дүүргийн ардын хорооны намын зохион байгуулалтаас төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэр худалдааны салбарын тархалт, удирдлага, эзэмшлийн аргад тохируулалт хийх, хотын намын хорооноос гаргасан төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэр худалдааны салбарын ажилтнуудын цалин хөлсний асуудлын тайланг хэрэгжүүлэх тухай өргөдөл гэсэн гарчхийг олж харлаа. Ном шиг зузаан материал, уртаас урт гарчхийн тэр хүндэтгэн биширсэн харцаар харж зогслоо. Заримдаа нэг харахад дүүргийн намын хорооны боловсон хүчнүүд завтай санагдана. Учир нь тэд ажлын өрөөндөө дэмий ярьж сонин уншина. Залуучуудын хяналтын ажилтан ажиллаа хийж эхлэхэд хан чаншийн хөөх муу залуус минь толгой нөвдөж байна да гэх жишээний. Линжэн нэг удаагийн хуралд суужээ. Хотын намын хорооноос
түр хуваарлсан үүргийг хэлэлцэнэ гэд бүгдээрээ тамхилж, инээд ханаад болон 2 цаг хуралдаад ямар ч үр дүнд хүрсэнгүй. Хөмсгөө зангидан удаан бодож Лүшиу нэг санал хэлтэл бүгдээрээ уухайн тас дэмжсэн бөгөөд зарим хүн Линжэнийг алмайруулсан саналж дэвшүүллээ. Сүүлийн 30 гаруй минутад ярилцсан үр дүн нь 2 цаг сууснасаа илүү үр өгөөжтэй болсон мэт Линжэнд бодогдно. Заримдаа шөнөдөл болтол хуралдана. Хурлын 1-р танхимд үйлдвэр худалдааны салбарын тарган ажилтан нэгдмэл фронтын хэлтсийн даргатай санал солилцсон. Хурлын 2-р танхимд олон байгууллагын суралцах хөтгч нар үн цэн болон үн ханшийн харилцааны талаар нүүр амаа улайтал маргалдан. Зохион байгуулах хэлтэст нам дэлсэх ярилцлага өгөхөөр догтлон хүлээж буй залуус хотын намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын ажлын өрөөнд ирж А дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн орлогчийн цалингийн өөрчлөлтийн асуудлаа тайлгнахыг хүлээн. Хүн хар уйман нааш цааш зөрж утас тасралтгүй дуугарна. Энэ бүхэн Линжэнд сүртэй санагдана. Хамгийн хачин зүйл гэвэл Лүшиу байлаа. Тэр ажил ихтэн дээр цаганд давхарцсан олон хуралд түүнийг оролцуулахаар утсаар байнга шахамдуулдаг боловч Лүшиу огт яарсан шинжгүй. Тракторын баазын дарга ба тариалангийн ерөнхий дизайнер номоо уншина. Үүгээр зогсохгүй түрүүчийн сард зарласан галгийн төслийг сурчсан хурлын цагт галгаар тэмдэглэл хийх болжээ. Дамжуулж уншуулах зарим баримт бичгийг Лүши гарчиг төгсгөлийн хармагцаа гарын үсгээ зурж явуулна. 3000 гаруй үгтэй зааврыг бүтэн үдээс хойш уншиж янз бүрийн цэг тэмдгийг ягштал тавина. Лүшиу заримдаа бусад бичиг материалыг эргүүлэхийн хажуугаар ган чаншины тайлгнахыг сонсож явгаад гэнэт. Өмнөх тайланд ийм юм байгаагүй гэхэд ган чаншин муухан инээн. Лүшиугийн нүд хурц гярхай боловч олон юм асуухгүй. Өөрийн бичиг материалаа уншсаар байх тул ган чаншин тайлангаа үргэлжлүүлнэ. Жао Хувэн ган чаншин хоёрын дунд ямар нэг юм байгааг Линжэн анзаарчээ. Ган чаншин хүн булганы мөр далыг алгадан Вангвай, Лидү гэх зэргээр дуудан найрсаг дотн харилцдаг боловч ганц Жао Хувэнтэй "Жао Хувэн нөхрөө, намын сэтгүүлийн 104 дахь дугаарыг хаан тавьсан бэ?" гэж албаны маягтай хандана. 4-р сард дорны салхи сэмхэн үлээхэд хүмүүс 100-аа агуулгад оруулж зөвхөн тортог болж харалсан дээврээс өвлийн шинж харагдана. Өнгөрсөн жилүүдийн энэ үеэр Линжэн цовоо сэргэлэн сурагчдтайгаа салхинд гарч эрт дэлгэрсэн тоорын цэцэг болонгоцсон горихны чимээг чагнаж байсансан. Гэтэл дүүргийн намын хорооны ажил улирлаас үл хамааран хөл үүмэнтэй үргэлжилсэн айрал. Линжэн хашааны унжгар уд модноос болборой зөөлн навч таслахтаа ихэд уймарлаа. Нэг л мэтгэд хавар болжээ. Оройн 9 цагт Линжэн Лүшиугийн ажлын өрөөгөр ороход Жао Хувэн тэнд байв. Тэр нэл ягаан өнгөтэй ноосон цамц өмссөн бөгөөд гэрэлд царайн цонхгор харагдана. Хүн орж ирэхийг сонсоод нүрээ буруулсан боловч хацар дээрх нулимсыг Линжэн олж харав. Түүнийг гарах гэхэд бүхий суугаад тамхилж байсан Лүшиу зогсоож "Хүлээж бай. Их бодохгүй" гэв. Линжэн буланд сууж бүдэг гэрэлд сонин уншихад Лүшиу тамхины утаагаар цагирах хүлээж "Миний хэлсэн үгийг бодож үзээрэй. Ер нь тийм байдгийн. Залуус анх эхлээд нэг нэгэндээ саймширдагч яваандаа гуйлан цухуу идэг юм. Бодит байдалд нийцэхгүй шаардлага тавих хэрэггүй. Чиний бодол зөвлөлтийн кинонд л гардаг байх. Үнэн дээр тийм л хэрэг" гэж үнэн сэтгэлээсээ ярьж байв. Жао Хувэн юу ч дуугарахгүй үсээлж гарахтаа Линжэн рүү харж хачин жигтэй нэмсэглэв. Лүшиу Линжэн рүү харж "Юу байна?" гэд тамхиа хаяж дахин нэгийг асаагаад хэд шуналтай сорон утааг нь үлээж "Жао Хувэн нөхөртэй бас л муудалцаад" гэж Линжэнд ярангаа цонхон гойлоход ширээн дээр байсан цаас салхинд хийсэж цонхны цаанаас хурал тарж яваа хүмүүсийн яриа ундаг дугууны хонхны чимээ сонсдлоо. Лүшиу хэд сорсон тамхиа хаяж нэг сунааж аваад цонх түшин "Нээр хавар болчихлоо" гэж шивнэв. Дүүргийн намын хорооны ажлын талаар ярмаар байна. Зарим асуудлыг яаж шийдвэрлэхээ мэддэггүй тантай зөвлөх гэж ирлээ
гэж Линжэн газар тунсан цаасыг түүнгээ хэлв. Зөв, сайн байна гэд Люшиу цонх налан зогссоор. Линжэн шуудайны үйлдвэрт очсноос эхлэн үйлдвэрийн даргын өрөөнд ороход Ван Чинчуан нөхөр шатар тавьж байсан уу? Хөзөр тоглож байсан уу? гэж Люшиу инээмсэглэн асуув. Та яаж мэдсэн бэ? гэж Линжэн гайхав. Төвний хизээ юу хийдгийг би бүгдийг мэднэ гэж Люшиу үгээ зөөж хэлээд тэр нөхөр шатарт онцсон. Нэг удаа хурлын дундаас бие засна гэж гараад алга болчихсон. Хойноос нь гарч ирсэн чинь Ван Гуай дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын хүүтэй шатар тоглохыг харж хажуугаас нь зааж өгөө сууж байсан. Вэй Хэмийн үүнийг бас шүүмжилж байсан. Люшиу цонх хааж сандал татан суугаад хоёр гараа өвдөг дээрээ тавин толгойс ихсэрч Вэй Хэмийн шулуухан зантай Ван Чинчуантай ач тач хэрэлддэг. Ван Чинчуан ч бас сонин хүн шүү. Тийм ч амар эр биш гэдгийг чи мэдэх үү? Японыг эсэргүүцэх дайны дараа Ван Чинчуан Гоминда намын айранд дэд хорон даргаар ажиллаж байсан. Алдартай тагнуул шүү. 1947 оноос хойш бидэнтэй холбоо тасраад улс байгуулагдсны дараа дахин холбогдсон. Дайсныг устгах гэж очиод өөрөө Гоминданы цэргийн офицер болчихсон Ахмад дайчин юм шүү дээ. Тийм үү? Тийм ээ гэж Люшиу толгой дахин мэдээж үгээр нь төрөө бариад түүнийг өмөрч болохгүй л дээ. Намаас дайсныг устгаадах гэснээс биш сүлбэлдээт гээгүй учраас тэр алдаагаа засах ёстой. Яаж шийдэх вэ? Энэ асуудлыг хойшлуулад удлаа гэж Вэй Хэмийн ярьж байсан. Тэр олон удаа дээшээ захидал бичсэн гэсэн. Харин тийм ээ гэж Люшиу хуурай ханааж одоо намын үүрт олон ажил байна. Гар үйлдвэрийн аргаар нэг нэгээр шийдвэрлэвэл хялбар бас үр дүнтэй юм. Гэвч дээд чаднаас өгсөн үүргүүд тулгамдсан. Тэднийг амжуулахад хугацаа давчуу хүндрэлтэй байгаа. Удирдагч хүн онцгой асуудал болон ердийн асуудлыг уялдуулах дээд чаднаас үүрэгдсэн ажил анхан шатны асуудлыг уялдуулах чадвартай байх ёстой. Ван Чинчуан идэвхгүй нь үнэн боловч ажлаа хийхгүй назгаарсан хэмжээнд арай хүрээгүй. Хандлага нь хөшүүн боловч хууль дүрм зөрчөөгүй болохоор зохион байгуулалтаас шийдэх асуудал биш. Харин байнгын боловсрол сургалтын асуудал юм. Олон талаас үзвэл энэ асуудлыг шийдвэрлэх цаг хараахан боловсронгүй болоогүй байна гэжээ. Линжэн дуугүй сууж яавал зөв болохыг магдалж мэдхээ байлаа. Настягийн хийсэн муу хэргийг төвчж болохгүй гэдэг нь зөв үү? Эсвэл Люшиугийн боловсронгүй болоогүй онол зөв үү? Ван Чинчуан митийн үйлдвэрийн даргаыг бодхоос сэтгэл зовнивч удирдлагыг сорж болохгүй. Люшиу үнэн дээр иймэрхүү асуудалтай боловсон хүчин нэгээр зогсохгүй дээ гэж хэлсэн нь Линжэний нүдийг орой дээр нь гаргажээ. Ан Чаншин байдлыг хэрхэн ойлгож товч танилцуулга хэрхэн бичсэн тухай Линжэнд бүгдийг хэлж өгөөд танилцуулгыг ингэж гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй гэв. Люшиу хөхөрч ханигваа энэ дарга сэргэлээ юм аа гэд урт амьсгал авч чиний саналыг би түүнд дамжуулъя гэжээ. Линжэний эргэлзэж буйг хараад Люшиу за өөр юу вэ гэлээ. Линжэн дүүргийн намын хороонд ирснээс хойш би олон дутагдал олж харлаа. Миний төсөөлж байснаас өөр юм гэж зориглон хэлв. Люшиу аяга тавиад тэгэлгүй яах вэ? Төсөөлөл бодит байдал хоёр адилгүй шүү. Дутагдaltaгүй байх нь чухал биш. Манай дүүргийн намын хорооны ажил зохион байгуулах хэлтсийн ажлын амжилт гол уу, дутагдал гол уу? Мэдээж амжилт нь гол. Дутагдал бол төр зуурын саад төдий. Бидний агуу их ажил үйлсийг ийм дутагдaltaй байгууллага намын гишүүд биелүүлж яваа да гэжээ. Линжэн Люшиутэй ярилцаад дотор нь уужирсан боловч өөрийнх нь санал бодол бүдгэрч бүрч уучраа олохоо болжээ. 6 дугаар хэсэг. Түүнээс хойш удалгүй намын хэсгийн хуралд Линжэн шүүмжлүүлсэн нь учиртай. Нэгэн удаа Линжэн шууданы үйлдвэрт очиход Вэй Хэмийн улирлын үйлдвэрлэл чанарын стандарт хангаагүй учраас үйлдвэрийн ван дарга ажилчдаа ширүүн загнатал ажилчид дургүй үзжээ.
Вэйхэмийн хэдэн хүнтэй хамтран санал цуглуулж дээд байгууллагад мэдэгдэнэ гэтэл Линжэн ажил тустай гэж дэмжижээ. 3 хоногийн дараа нь Ван Чинчүн дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ли Зүнчинтэй уулзан Линжэний дэмжлэгээр Вэйхэмийн баахан хүмүүс цуглуулж дарга эсэргүүцсэн хөдөлгөөн зохион байгуулж байна. Иймээс ажлаасаа гарах өргөдөл өгнө гэжээ. Ли Зүнчин түүний зарчим дутагдлыг буруу шааж Вэйхэмийн дахин семинар зохиохыг хориглохыг зөвшөөрөв. Харин Линжэний хувьд тэр Ван Чинчуанд бид цаадахыг чинь сургаад өгнө гэжээ. Хуралд Хан Чаншин Линжэ нөхөр удирдлагатай зөвлөлгүйгээр толгой мэдэн семинар хийхийг зөвшөөрсөн байна. Энэ бол ёс зүйгүй үйл ажиллагаа мөн гэж тайлбарлажээ. Линжэн тоохгүй царайлж даргаас зөвшөөрөл аваагүй нь миний буруу. Гэвч бид ажилчдын санаа бодлыг сонсохгүй байгааг ойлгохгүй байна гэжээ. Ойлгохгүй байна гэж юу яриад байна гэж Хан Чаншин хөлөө ачиж суугаад шуудааны үйлдвэрийн байдлыг бид бүгд ойлгож байгаа. Ойлгож байгаач шийдвэрлэхгүй байна. Намын гишүүд намын ашиг сонирхлыг зөрчсөн бүхэнтэй тэмцэх ёстой гэж намын дүрм заасан гэж Линжэн царайгаа хөхрүүлэн хэлжээ. Баялаг туршлагатай Лю Шиу чухал үед хурлын нөхцөл байдлыг эерүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Линжэн нөхөр ажилдаа халуун сэтгэлтэй байгаа нь сайн боловч яриад сарал боломогц зохион байгуулах хэлтсийн боловсон хүчинд намын дүрм заах арай болоогүй. Линжэн хувьдаа ажилтнууд удирдлага шүүмжлэхийг дэмжиж байгаагаа сайн үйл гэж бодож байх шиг байна. Хамгийн чухал нь баримттай байх ёстой. Миний үгийг Линжэн сайн бодож үзээрэй. Вэйхэмийн Ван Чинчүэнтэй хувийн хонзонтой юу? Бага эсхийг хэлэх аргагүй. Тэгвэл Вэйхэмийн тим идэвхтэй семинар зохион байгуулсан нь ямар нэг эрх ашиг зоригтой юу? Үгүйсгэх аргагүй. Хоёрт оролцсон хүмүүс ямар нэг хонзонтой эсхийг тунгаах хэрэгтэй. Гуравт тим хурал хийсэн нь олонний сэтгэлийг өөмүүлэх арга биш үү гэд олон асуудал бий. Линжэн нөхрийг би сайн ойлгож байгаа. Эмээс энд шууд хэлчихье. Залуу хүн амьдрал мэдэхгүй. Амьдрал ийм байх ёстой гэж бодоод амьдралыг тийм байлгах гэж шаарддаг. Намын ажилтны хувьд бодит байдлыг тооцсон бодолцох ёстой. Залуу улс бие хэд өндөр үнэлэх эрсдэлтэй. Дээрээс нь хүсэл мөрөөдөл ихтэй байдаг учраас шинэ ажилд ороод дутагдaltaй зүйлтэй тэмцэж наas ямайгийн баатар болдог. Энэ бол хоосон мөрөөдөл гэж шүүмжлөв. Линжэн няц цохиулсан юм шиг чичирч хөмхийгөө зуулаа. Тэр зоригоо чангалан тэгээд Ван Чинчүн гэтэл Лю Шиу толгоос ихсэрч маргааш би түүнтэй ярина. Чи ганцаараа зарчимч хүн биш гэлээ. 7 дугаар хэсэг. Бям гаригийн орой Хан Чаншин хурмаа хийв. Линжэн ёслолын танхимд орж ирээд хоолой хорсом тамхины утаа шалаар дүүрэн чихрийн цаас энэж шүүгэх олны чимээнд дургуйцэж хурим эхлэхээс өмнө гарч явлаа. Зохион байгуулах хэлтсийн ажлын өрөө хав харанхуй. Тэр гэрлээ асааж ширээн дээрх загтлаа уншив. Бага сургуулийн хамт олонных нь илгээсэн загтал хүүхдүүдийн бяцхан гараараа бичсэн загтал байв. Лим багшаа, та сайн байна уу? Таныг санаж байна шүү. Эмэгтэй сурагчид уйлсан тооны хичээлдэр сэдвийн шалгалт авсан. Маш хүнд сэдв байсан шүү. Бидний дүнг гаргахдаа их харж үзсэн шүү. Загтлыг уншиж байхдаа Линжэн ганцаараа инээж үзгээ авч буруу бичсэн ханзын засаад хариу загталдаа дахиад буруу бичихгүй байхыг сануулв. Эрвэхэ зангаатай Ли Линлин, усан будгаар зурх дуртай Лю Шамао, балныхаа бүхсийг хазах дуртай Мэнфэ нар нүдэнд нь үзэгдэх шиг болов. Оржигдэр намын хэсгийн хуралд хүмүүсийн шүүмжилснийг бодоод миний буруу юу? Залуу хүний зориг үн цэнгүй гэж үү? Үнэхээр өөрийгөө дээгүүр үнэлсэн болов уу? Ажлаа сайн хийж 2 дахь жилээсээ ухаан суух юм болов уу гэж бодсоор байв. Ёслолын танхимаас нэжгэнсэн алга ташилд энээлдэг чимээ дуулдана. Хэн нэгэн мөрийн зөөлөн цохиход цочин эргэж харвал жоо хувэн дэрэгдэн ирсэн байжээ. Эмэгтэй хүн ингэж сэмхэн алхаж чаддаг аж. Жоо хувэн дотгошоо орохгүй яагав? Ормооргүй байна. Харин өөрөө би харих гээд манайд очиж ярьж суухгүй юу? Ганцаараа энд бодолд автахаас дээр гэв. Линжэн түүний саналыг хүлээн авчээ.
Жаа хөвэн дүүргийн намын хорооноос холгүй жижиг хашаанд суудаг. Хүүхэд нь орондоо хурууга хөхөн амд тайхан унтаж байлаа. Жаа хөвэн хүүгээ унсаад Линжэнийг өрөөндөө татаж оруулав. Нөхөр чинь хүрээд ирэхгүй юу гэж Линжэн асуув. Жаа хөвэн толгоогоос ихсэрчээ. Энэ унтлахын өрөөг яаруу санд руу зассан аж. Хананд нь юу ч байхгүй учраас хэд цолгоё. Гадрын тавиур нь ганцаараа буланд гоцоож, цонхны тавцан дээр хоосон лонх ярд байна. Орны хажуугийн шүүгэн дээрх радио л энэ өрөөнд дуу шуу оруулдаг болол та. Линжэн хулсан сандал дээр сууж Жаа хөвэн хант хүчит зогсоно. Линжэн цэцгийн лонхыг заагаад цэцэг хатгсан бол гээд ханыг зааж хитэн зураг өлгчмөр юм гэлээ. Жаа хөвэн радиогоо зааж сонсох уу? Хагас сайны орой бүр хөгжмийн нэвтрүүлэг явдаг юм гэлээ. Радио дуугарлаа. Зүүд зэрэглэмэт уйхан аялгау алсаас цуурайлж аажмаар ориглон буцлав. Яруу найраг мэт хээлийн их шиг Линжэний сэтгэлийг хөдөлгөнө. Тэр эрүүгээ тулж амьсгал даран чагнахад залуунаас хүсэл мөрөөдөл хад мөргсөн зэрэг нь энэ хөгжмөнтэй хөг нийцсэн мэт санагдав. Жаа хөвэн нуруугаа үрч хан түшээд хувцсанд нь ханны широо наалтахыг хайхрахгүй байснаа хөгжим дуусахад яг л энэ хөгжмийн аялгау шиг дуугаар Чайковскийн Италийн аялгау өмнөд нутаг далай тэнгисийг бадагдуулдаг. Хамтлагт байхдаа үргэлж сонсдог байлаа. Сонсоор байж энэ аялгауг хүн хөгжмдөөгүй. Харин миний сэтгэлийн гүнээс ундрах шиг санагддаг болсон. Хамтлага цэргийн боловсон хүчний сургууль орсны дараа бүгд найрамдах ардчилсан солонгос ард улсад дайчтай зориулж дуулж явлаа. Линжэн анх уулзж байгаа юм шиг Жаа хөвэнийг ажиглав. Яава, тэгж харагдахгүй байна уу? Гэтэл радиогоор театрын тухай мэдээлж эхлэв. Жаа хөвэн радиогоо унтраалаа. Яагаад хамтлагтаа дуулаагүй юм бэ гэж Линжэн асуухад тэр хариу хэллэггүй. Орны хажууд ирж суугаад ярих юм байна. Линжэн, надад хэлээд өгөөч. Манай дүүргийн намын хорооны талаар чи ямар бодолтой байна? Мэдхгүй. Тодорхой биш гэсэн үг л дээ. Чи Хан Чаншийн Лю Шивүү нартай санал нэгтэй байгаа юу? Магадгүй. Анх би чам шиг байсан. Айрмаас чөлөөлөгдөж ирээд цэргийн хатуу чанга байдалтай харьцуулахад эндхийн олон зүйлд дасахгүй байлаа. Би тэднэрт олон санал дэвшүүлсэн. Хан Чаншинтай нэг удаа хэрэлдсэн боловч намайг нярай түүхий байна. Ажлаа сайн хийхгүйж уул овоо шиг их гомдол гаргалаа гэж шоолоод тэгээд аажимдаа дүүргийн намын хорооныхонтой тэмцээд хүч хүрхгүй гэдгээ мэдсэн. Яагаад хүч хүрхгүй гэж хэмээн Линжэн хатхуус юм шиг өсөрч босоод хөмсөг зангидав. Энэ миний бороо гэж Жаа хөвэн дээр авч өвдөг дээрээ тавиад тэр үед би доогуур төвшний төгс төгөлдөр биш байж надаас хавьгүй өндөр төвшний ногтийн бурууг засах гэж ёстой хэрэг мэдэхгүй хэрэг хийсэн юм. Лю Шивүү, Хан Чаншин бусад хүмүүс ажлаа үнэхээр сайн хийсэн. Тэдний дутагдaltaй тал нь бидний ажлын амжилтад уусаж байна. Хэр тоос үнэртэх боловч баригдахгүй. Бэрхшээл нь яг үүнд бий. Зөв гэж хэлээд Линжэн баруун гараа зангидж зүүн гарын алгандаа цохилоо. Жаа хөвэн догдолж ярьж гарлаа. Би засаг захиргааны ажил хийдэг тул удирдлагуудын анхаарал өртөдөггүй. Хувийн амьдралч хэцүү учраас би дуугүй болсон. Ажилдаа очихороо хуулж бичнэ. Ажил тараад хүүгийнхээ шээстэй давааг угаана. Хүүхдийн сүү аавна. Би хурдан хөгшрөөд байх шиг. Цэрэг армийн боловсон хүчний сургуульд байсан галцаг унтарсан юм шиг. Тэр хэсэг дуугүй болсноо хурууга нэг нэгээр оролдож 2 сарын өмнө Бээжин хот социализмын оргил үедээ орж ажилчид, худалдагч, хөрөнгөтнүүд салют буудуулж бөмбөр дэлдэн дүүргийн намын хороонд баярын мэдээ дуулахаар ирсэн юм. Ажилчид, худалдаачид нам дэсэх өргөдлөө зохион байгуулах хэлтс төгч годомж өдрөөс өдөрт өөрчлөгдөн дүүргийн намын хорооны цонх шүнжин гэрэлтэй хооллох үед суртлах хуулгын хэлтс санхүүгийн хэлтсийн нөхөд социализмын оргил үеийн тухай ам булаалтан ярьж байлаа. Манай зохион байгуулах хэлтс яасан гэж санана? Ахиц гаргах гэж намын гишүүдийг бэлтгэсэн тоог уцаар ярин шахаж ноднингийн загвар дээр хэдэн жишээ нэмээд дүгнэлт бичнэ. Сүүлийн үед
Бүгд хэвшмэл үзлийг шалгаж зохион байгуулах хэлтэс ч бас шалгаж байна. 3 удаа дуртай дургу унжирч сунжирсан хурал хийж дүгнэлт битсэн болоод дууссан. Хорхий. Би ярьсаар байгаад өөрөө ч төөрөлдчихлөө. Социализмын оргил үеийн салиут намайг бүр цочирдуулж байна. Намын шин гишүүн элсүүлэх мэдгдлийг хуулж бичих болгондоо сэтгэл тогтлоод гарч ичирнэ. Гэтэл манай ажил бах байдгаараа гэд нааш цааш алхаж би намын хэсгийн хурал дээр санал бодлоо хэлвэл бидний бэлдсэн намын гишүүд дүүргийн дотроо хамгийн олон байгаа үсттэй гэж хань чаншийн надаас асууж судалгаа хийж намайг өөдрөг бодлого байгаа нь засаг захиргааны ажилд харшилж байна гэсэн. Анх хань чаншийн сэтгэл төрүүлдэг боловч яг харьцаад ирэхээр гээд Линжэн тайлан битсэн талаар ярьлаа. Жаахүвэн зөвшөөрсөн шинжтэй толгойд өгөж энэ 1-2 жил би ямар ч санал дэвшүүлээгүй боловч ажигласаар байгаа. Хань чаншийн дарга хүн загнан тайланда амиж ишээ гэж хідэн ухахдахун ашиглана. Тэгээд л ажил хийсэн хүн болж сагсуурна. Лүши юу яадав гэж Линжэн асуувал тэр хань чаншинтай адил хөнгөн хуумга биш. Дотроо бодолтой доороо суйртай хүн. Ван чүнчван шиг үйлдвэрийн даргаыг өөгшүүлж байгааг нь би ойлгодгүй. Дээр нь үг хэлээрээ хүнийг аргагүй байдалд оруулж түүнийг дагахаас өөр замгүй болгоно. Юушиу тийм л хэрэг гэж байн хэлдэг. Бүхэл зүйлийг тийм л хэрэг гэж үздэг. Тэр л бүгдийг мэднэ. Намын ажил туршлага хоримтлуулж их юм үтсэн хүн. Тэгээд л тэр хүн сэтгэл зовхоо, хайрлахаа, хорсгооч байлсан. Бүх зүйлийг зохицуулдаг боловч галиг үсэг зэрэг бодит мэдлэгээс өөр зүйлийг сэтгэл гаргаж судлах шаардлагагүй болжээ. Нөхцөл байдлыг анаж угаад бүгдийг гартаа атгаж үүнийг түүнийгч тэг гээд бүх хүнд дарга гэдгийг харуулдаг. Туршлага ухаанаараа бол ажлыг нэлээд сайн хийж болох нь мэдээж хэрэг учраас улам гаарах болсон гэж Жаахүвэн элен далангуу ярьлаа. Манай дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хилцээний дарга нь хамаарахгүй юу? Жаахүвэн урам орж Ли Зүнчиний бие тааруу он судалгаа хийх санаатай. Дүүргийн намын хорооны ажлыг дэндүү бодтой гэж голдог. Зохион байгуулах хилцээний дарга гэдэг зөвхөн нэрийн төдий бүх ажлаа Лүшиуд даатгсан. Энэ нь аль эртний хэрэг. Намын зарим ахмад гишүүн өвчнөд баригдсан боловсралгүй эсвэл даргын авгайт бол үйлдвэрийн дарга, сургуулийн захирал, ерөнхий нарийн бичгийн даргын нэр зүүж бодит ажлын дэд дарга, боловсрал сургалтын дарга, нарийн бичээ ч юм уу аль нэг боловсон хүчин хийдэг. Ерөнхий нарийн бичгийн дарга Жөөрүн шаа нөхөр. Жөөрүн шаа бол хүмүүсийн хүндлийг хүлээсэн ахмад удирдлага. Гэвч түүний ажил маш хүнд. Хувьсгалын эсэргүүг устгах, хувийн хөвшлийн аж ахуй нэгжийг өөрчлөн сайжруулах гээд маш олон яаралтай ажил үүрэгтэй. Одоо яавал зүйтэй вэ гэд Линжэн түүний ярианаас хэрэг явдлын айдрэтэг ухаарч дутагдал нь бүх шатанд байгааг ойлгож мэдлээ. Харин тийм ээ гэж Жаахүвэн гүн бодол дарагдан алсыг ширтэн инээмсгэлж танд баярлалаа гэв. Надад баярлалаа гэсэн үү гэж Линжэн буруу сонсоогүй байгаа гэсэн янзтай асуув. Тэгэлгүй яах вэ? Чамтай уулзаад бүр дотор онгоочлоо. Надад совин татаад байсан юм. Чи салхи шуурга дэгдээж магадгүй. Линжэн түүний үгийг бодон өөрийнхөө чадварт эргэлзээд ичиж царайнуулав. Дэми шуугаан тарихгүй харин их салхины жигнэсэ гэж бовтнаад чи их юм мэдсэн ийм тодорхой судалсан атлаа юунд чимээгүй суудаг юм бэ гэж асуув. Би найдваргүй гэж бодоод байх юм гэж Жаахүвэн гараа цээжэндээ зөрүүлэн би үргэлж бодож явдаг. Заримдаа шүнжин нойрхулжна. Чинийх бол засаг захиргааны ажил. Чи ажлаа мэдтгүү гэж өөрөөсөө асуудаг. Яагаад ийм бодол төрдөг юм бол чиний ярьж байгаа чинь маш зөв. Сая ярьсан бүхнээ чи дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргад хэлэх хэрэгтэй. Эсвэл ардын өдрийн сонинд нийтлэл болгоод өгч. Тэгж ярихгүй шүү гэж Жаахүвэн шүдээ ярилцуулан инээв. Юу гэсөөг гэж Линжэн урамгүйхэн босоод толгоогоо майжин хүн тэмцлийн дунд өөрийгөө зөв болгохоос биш зөв болсон хойно тэмцэх ёсгүй гэж би боддог гэлээ. Жаахүвэн гэнэт хаалга түлхэн гарч эзгүй өрөөнд Линжэн ганцаараа үлдэхэд савнгийн анхлан мөнөр син хийв. Удалгүй Жаахүвэн
урд бариултай жижиг тогоо барьж, гурваар сүлдсэн гизэгтэй жаахан охин шиг үсэрч дэвхцэн орж ирэв. Тэр тогооны тагийг авч Линжэнд "Наашаасуу сүн үндэс идэе. Манайд өөр юм байдагвэ" гэв. "Би багаасаа сүн үндсэн дуртай" гэж Линжэн нэг томын сонгож хальсхийн чавлгүйгээр нэг хазаад хөмсгөө атруулан "Энэ муутчихсан байна" гэхэд Жаахүвэн тачигт л инээв. Линжэн муутсан сүн үндсийг газар руу шидлээ. Линжэнийг харахад шөндөл болж тэнгэрт одод анивчин. "Бөөрөн химахан хуурга аваарай" гэж нэгэн өвгөн тэрэг түрэн хажуугаар нөнгөрөв. Линжэнийг уудэндээ гаргаж өгөхдөө Жаахүвэний нүд харанхуйн дунд гэрэлтэж, дараа ирэхэд чинь ханандаа зураг өлгөнө гэхэд Линжэн сэтгэл хангалуун мишээгээд "Та нөгөө оргисон дуугаа дуулал да" гэд гарын барьж сэгсрэв. Линжэн хаврын шөнийн цэвэр агаараар ховдоглон амьсгалахад булгийн ус цээжээр нь түрэн халигав. 8 дугаар хэсэг. Хан Чаншийн саяхан зохион байгуулах хэлтсийн орлогч дарга болжээ. Хормоо хийж албан тушаал дэвссэн болохоор урам зориг сэргэж цогж авахаатай байлаа. Тэрээр өдөр болгон сахлах устдаг бөгөөд хувцсны үзэсгэлэн ярамгаас шин дааван хувцс худалдан авснаа өмсжээ. Гэвч ойрын үед гадуур шалган байцах ажилдаа цөөн явж, гол нь ажил дээрээ тайлан сонсож баримт бичиг засан хүнтэй ярилцдаг болжээ. Лүшүү ажил ихтэй хэвээр. Нэг удаа оройн хоолны дараа Хан Чаншийн тракторын баазын дарга ба тариалангийн ерөнхий дизайнер номыг Линжэнд буцааж өгөөд ном дээр хуруугаараа тавшин "Сонирхолтой хошин ном байна. Ерөн зохиолч болдог ч юм уу? Дураараа зохиогоод бичээд байвал хуйнтай болчихдох юм болов уу?" гэжээ. Линжэ номоо аваад шургуулгаа татан хамгийн доор нь хийлээ. Лүшүү хажуугийн буйданд шатрын нүүдэл бодож сууснаа Хан Чаншины үгийг сонсоод "Ханигваа, хуйн шар усны буйнаар шийтгүүлгүй өнгөрөхөндөө харин бичдэг болчих бол бидэнд их л амар болно. Гэхдээ хэн тоож унших вдэ" гэж хэлсэн үгэнд нь наригсан шинж огт байсангүй. Хан Чаншийн эвгүй байдалд орж сонсоогүй юм шиг буруу харж суужээ. Лүшүү Линжэнийг дуудан хажуудаа суулгаад "Ойрд ямар ном уншив? Надад уншуулчмаар сайхан ном байна уу?" гэж асуув. "Байхгүй" гэж Линжэн хэлв. Лүшүү бөксөө зөөж буйдан дээр зөрж хэвтээд хоёр гараад ирлэн "Саяхан орчуулгын бүтээл дээрээс Атрыг хагалсан номны 2 дугаар бүлгийг уншлаа. Сайхан бичжээ. Амьдралдаа" гэж алгуурхан ярьлаа. "Та байнга ном уншдаг уу?" гэж Линжэн итгэж ядан асуув. "Би чамтай адил ном унших дуртай гэдгээ хэлчихье. Өгүүлэг, яруу найраг, үлгэр домог гэд бүгдд нь дуртай. Улс байгуулагдахаас өмнө төргийн нэвт дуртай байлаа. Бага сургуулийн 5 дугаар ангид байхдаа язгууртны гэр бүлийг уншиж тэр герман овгны төлөө нулимс унгаж явлаа. Элиана дуртай. Инсаровын дүрийг сайн бүтээгээгүй. Гэвч тэр номд Шэн нууцхай онгайс би гэж хэлээд гинэт босож Линжэн рүү ойртон буйдангийн түшлэг түшин нурууга бөгтийлгэж "Одоо бүр унших дуртай болж байна. Уншиж байхдаа номдоо бүр орчихдог. Дуусаад харин онцон байхгүй мэт санагддаг. Чи ойлгож байгаа биз дээ?" гэснээ Линжэнд улам ойртон нүдээ сүмийлгээд "Сайхан өгүүлгийг унших үедээ өөрөө гол дүрд нь орчихно. Би цагаан халаад өмсөж, улаан цагаан эс судлна, эсвэл цэцэрлэгч болж сагман цэцэг тарина" гэд инээв. Тэр хизээч инээж үзээгүй. Энэ түүний сэтгэлийн угаас гарсан инээмсэглэл байлаа. Номоо дуусангууд өнөөхөл зохион байгуулах хэлтсийн дарга хэвээрээ гэж алгаад илгэв. "Энэ чинь сайхан ажил биш гэж үү?" гэж Линжэн найрсаг дотн асуулаа. Лүшүү толгоогоо хэц ихсэрч ханиалган босож зайтай зогсоод "Намын ажилтанд өгүүлэг тохирохгүй" гэж ёжтой инээгээд гараараа агаарт хий зурж намын гишүүн ялсүүлэх талаар өгүүлэгт сүр далайцтай ажил үест хичнээн шин дайчин Угээгвэ ангийн тэргүүний игнэнд оролцлоо. Манд тугай гэж бичиж болно. Гэвч манай хэлтсийн ажил таарав байгаа нь санаа зовоож байна. Нэгд ямар нэг зохион байгуулах хэлтсийн ажил хуумгай болж шин намын гишүүний түүхийг тодорхойлж чадахгүй. Хоёрт зохион байгуулах хэлтэс 100 орчим хүнд зөвшөөрөл өгөхгүй дарж байна.
Гуравт намын шинэ гишүүн байнгын хорооны зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ байнгын хорооны гишүүд хурал хийж намын гишүүний зөвшөөрлийг өгнө гэхээр л чөлөө гуйдаг. Дөрөвт нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга намын гишүүнээр элсүүлэх зөвшөөрөл өгөх байнгын хорооны хуралд суугаад л хорихирдаг гэжээ. Та буруу ярьж байна гэж Линжэн чанга дуугаар хэлж доромжлуулсан мэт санагдан тэсэж чадахгүй. Та сүр далайцтай ажил үйлсийг олж харахгүй. Зарим хүн хорихирхыг л олж харна. Та өөрөө хорихирдгүй юу гэжээ. Лю Шиу инээд алдан хан чаншиныг дуудаж наашир сонинд нийтэлсэн энэ шатрын сүүлийн нүүдлийг яаж тавьбал дээрэв? Эхлээд тэргээ нөөх үү, морио юу гэжээ. 9 дугаар хэсэг. Вэй Хэмийн үйлдвэрийн тасагт ажилчнаар очих шаардлага тавьсан. Энэ намын үүрийн хороо болон үйлдвэрлэлийн редакцийн даргын ажлыг би хиймээргүй байна гэж Линжэнд хэлжээ. Линжэн хэл амаа бартал ятгаж энэ удаагийн семинараар цуглуулсан саналаа намын сонинд бичиж өгөөрэй гэд чи ухарч байгаа нэнүү? Нам улс оронд итгэхэ болсон тийм үү гэж тулган асуув. Түүний дараа Вэй Хэмийн санал нэгтээ хэдэн ажилчинтай хамт урт загтал бичиж сонинд сэмхэн илгээжээ. Вэй Хэмийн өөрөө ч болгоомжилж энэ бүхэн жижиг бүлэгмийн хөдөлгөөн болж болцсохгүй те. Нээр нь тийм бол намайг л шийтгэесэ гэж бодон загтлыг шуудангийн харьцагт хийжээ. 5 сарын дундуур Бээжингийн өдрийн сонинд Ван Чинчуаны хүн суртлыг илчилсэн ажилчдын загтлыг нээтлжээ. Шуудааны үйлдвэрийн ажилчид гэсэн гарын үсгтэй загтал удирдлагын уур хилэнг бадраалаа. Бээжингийн өдрийн сонины редактор мэдээндээ холбогдох удирдах байгууллага нь даруй шалгах хэрэгтэй гэжээ. Жаа Хувэн энэ тэргуунд олж уншаад Линжэнийг дуудаж уншуулв. Линжэний гар чичирч хараад өгүүлбэрээ нийлүүлж чадахгүй байлаа. Дотроо бол ашгүй ямар тайч илчилж чадлаа. Намын сонин хүчтэй юм гэж бодно. Тэр сонино Лю Шиу давж үзүүлвэл тэр хэд уншаад сониныг сэгсэрч ашгүй дээ. Одоо ч эхэллээ дээ гэж бодит байдлыг хэлжээ. Энэ үед дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жоо Руншан орж ирээд Ван Чинчуаны тухай уншив гэж асуув. Лю Шиу шуудааны үйлдвэрийн намын үрт хүн суртал үнэхээр бий. Урд нь бид мэддэг байсан. Саяхан би Ван Чинчуан таач ярьсан. Линжэн нөхөрч энэ байдалтай танилцсан гэж Линжэн рүү эргэж хандаад Линжэн чи Ван Чинчуаны тухай ярьчих гэлээ. Хаалга тогших чимээ гарч Вэй Хэмийн санд минь орж ирлээ. Түүний улаан царай хөхөрч Ван дарга Бээжингийн өдрийн сониныг уншаад дэлбэртэл ууралж загтал битсэн хүмүүсийг хайж байна гэжээ. Дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асуусан тул Лю Шиу Линжэн нар шуудааны үйлдвэрийн асуудлыг санамсаргүй шийджээ. Лю Шиу нэг зориглол асуудлыг шийдчихдэг. Тэр ажлаа өөр хүмүүст хэсэг зур даатгаж хариуцуулаад Линжэнтэй хамт хэдэн өдөр шуудааны үйлдвэрт ажиллав. Үйлдвэрийн тасагт очиж Ван Чинчуаны бүх ажлыг нарийн шалгаж ажилчдын саналыг авлаа. Дараа нь холбогдох байгууллагатай холбоо тогтоон 7 хоногийн дотор Ван Чинчуаныг намын гишүүн болон ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргуулжээ. Ван Чинчуаны асуудлыг хэлцэх хурал шөнө дөл болтол үргэлжлэв. Хуралд харахад бороорж салхи сэрэв татвална. Лю Шиу Линжэнтэй хоёул ойролцоох гуанзанд орж банштай шүлэдэв. Төрийн болон хувийн хэвшлийн хамтран шинээр байгуулсан энэ гуанз цэвэрхэн тоглог ажээ. Бороотой өдөр хүнцэн тэд уур савсан баншны тогооноос нэлээд зайтай булангийн жижиг ширээнд суув. Лю Шиу цагаан арх авч задлан алдаа гаргасан боловсон хүчний асуудлыг би 6 дахь удаага шийдэж байна. Анхны удаа надад их хүнд байсан гэлээ. Тэрээр хуралд чанга дуугаар үг хэлсэн тул хоолойн сонгодож намын ажилтан чинь эмчил гэсэн үг. Өвчнийг эмчилнэ гэдэгч тийм амар биш шүү гэд ядам хуруугаараа ширээг хөнгөн тогшлоо. Линжэн толгой дохив. Лю Шиу гэнэт өнөөдөр хэдэн билээ гэхэд 5 дугаар сарын 20 гэж Линжэн хэлв. 5 дугаар сарын 20. Яг 9 жилийн өмнөх энэ өдөр
залуу цэрэг 208 дугаар дивиз миний хөлийг хугалсан юм. Хөл хугалсан гэд Линжэн түүний түүх намтрыг сонирхов. Люшиу дууга хурааж гадаорх борооны чимээг чагнан чиглэг хөрсний үнэрийг таалан суув. Шалав норсон нэг хүүхэд гүйж орж ирээд борооноос хоргодож түүний үснээс ус туслана. Люшиу зөөгчийг дуудан нэг тавг тагалцаг өгөөч. 1947 онд Бээжингийн их сургуульд өөртөө засах холбооны дарга байлаа. 5 дугаар сарын 20-нд жагсах үед 208 дугаар дивизийн лойвэрчд миний хөлийг хуг цогсон юм гэд шуумгаа дээшлүүлж сорвоо үзүүлээд босод зогсон. Хардаа. Миний зүүн хөл баруунаас арай богино угавз гэлээ. Линжэнд анх удаага түүнийг хүндэтгэх сэтгэл төрөв. Хэд татаад Люшиу халж царай нь минчилээ. Тэр Линжэнд мах савхтаж өгөөд толгоогоо гэлжийлгэн тэр үед би залууч байж зоригтойч байж. Одоо тэгээд залууч биш зоригчгүй болсон гэж юу хэмээн Линжэн хариу хүссэн харцаар ширтэв. Тийм биш л гэж Люшиу хоосон хундгаараа тоглож. Гэхдээ надад ямар ч зав алга. Үргэлж завгүй байх юм. Улс байгуулагдсанаас хойш бүтэн нойртой хонсон нь цөөхөн. Энэ тэр хүний асуудлыг шийддэг боловч өөртөө цаг зав гаргаж чадахгүй юм гэж эрүүгээ тулж байснаа. Дахиад 50 грамм гэж хундгаа оргиж үйлчлэгч рүү дохив. Линжэнд түүний яриа сонирхолтой байв. Люшиу тогооч нар хоолны дуршил муутай улс. Өдөржин хоол хүнстэй зуурладаг болохоор тэр бид намын ажилтан. Бид шинэ амьдрал бүтээсэн. Гэтэл бүтээсэн амьдралдаа сэтгэл дундуур байна гэж урамгүй өгүүлв. Линжэний уруул татуулцтал Люшиу түүнтэй марахгүй байхыг хүсэж бугаа илэрхийлж хуруугаараа зангалаа. Тэр дуугархаа болоод эрүүгээ тулж ширтэв. Бороо намджээ. Бууданд сайн боллоо. Люшиу сүр салдан чи бол сайн боловсон хүчин. Хан чан шинээс хавьгүй дээр гэж хэллээ. Линжэн ээрэн үг хэлж чадлагүй шөлөө оожжээ. Люшиу жаахүвэ нойрд ямар байна гэд мишэв. Санаа сэтгэл нь тайван байна гэж Линжэн амын дагуулж хариулаад мах савхдах зуур Люшиугийн нүд очдохыг олж харлаа. Люшиу сандлаа ойртуулж шулуухан ярьж байгааг минь уучлаарай. Гэвч чамд хэлэх нэг юм байна гэж алгуурхан хэлжээ. Юу юм гэж Линжэн мах савхдахаа болов. Миний ойлгосноор жаахүвэ чамд талтайдаг. Линжэний гар чичирч савхаа тавив. Гуанзнаас гарахад бороо зогсож, бараан үүлний даагуур одод ялалзсан улам сэрвсэж, борооны ус замын хоёр талын сувгаар урсна. Линжэн учраа олж ядан байрандаа ирэв. Люшиу биш харин өөрөө согттол уусан юм шиг байлаа. Өрөөний нөхд нь дуг нойрондоо дугжирч дуугаа болцсон хурихэрнэ. Линжэн орон дээрээ сууж, норсон өмднийхөө шуумгийг тэмтэрэхэд жаахүвэний цагаан царай нүдний өмнө тодорлоо. Ухаан суугаагүй амьдрал үзээгүй хүүхдэрэ шахуу тэрээр цонхны өмнө очиж хүйтэн шилэнд нь хазраа наав. 10 дугаар хэсэг. Дүүргийн намын хорооны байнгын хороо хуралдаж шуудайны үйлдвэрийн асуудлыг авч хэлэлцэв. Линжэн хуралд оролцож, зүрхэн түгшиж, алган хөлөрч, булан бараадан сууна. Түүний халаасанд хэдэн мянган үхтэй илтгэлийн хөтөлбөр байгаа бөгөөд шуудайны үйлдвэрийн асуудлын тухай байнгын хорооны хуралд зохион байгуулах хэлтсийн ажилд тулгамдж буй асуудлыг авч хэлцүүлэхээр бэлтгэжээ. Люшиу ажлаа эмх цэгцтэй тайлагнаж байв. Ерөнхий нарийн бичгийн дарга Жөөрүн шаан гүн бодол давтан том шанаагаа зүүн гараараа тулж баруун гар дороо нэг цаас дарж байн дээр нь юм бичнэ. Ли Зүнчүн долоовор хуруугаараа агаарт хий зурна. Энэ хуралд хан чан шинж оролцжээ. Тэр гутлын үдээсээ нэг тайлж нэг зангидна. Линжэн хэдэн удаа үг хэлийгээсэн боловч болиглох зүрхээ дарж ядан амьсгаадна. Байнгын хорооны хуралд анх удаа оролцож байж ийм үг хэлэх нь зөв үү буруу юу гэснээ айх хэрэггүй гэж өөрийгөө зоригж болов. 8 настайдаа Чиндод усан цэлд сурахдаа би айхгүй гэж өөртөө ууртаа хэлж байснаа саналаа.
Шуудааны үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэх тухай Люшиугийн саналыг дүүргийн намын хорооны байнгын хороо зөвшөөрч дараагийн хэлэлцүүлэгт орох гэж байхад Линжэн гар өргөв. "Санал байна уу? Хэлж болно" гэж Жөө дарга инээмсэглэн хэллээ. Линжэн босохдоо саналаа төчгнүүлэн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж бусдын харцнаас халирна. Ван Чинчуан хэмээх хувь хүнийг шийтгсэн боловч 2-3 дугаар Ван Чинчуан дахиад гарахгүй гэдгийг яаж батлах вэ? Бид дүүргийн зохион байгуулах хэлцээхэн дутагдлыг шалгах шаардлагатай байна. Нэгд, бид зөвхөн намын бүтээн байгуулалтын ажлыг чангадахад намаа бэхжүүлэх шаардлагатай ажлыг анхаарахгүй намын анхан шатны доторх тэмцлийг орхигдуулжээ. Хоёрт, асуудал байгааг мэдсээр байж шийдвэрлэхгүй хойшлуулж байна. Ван Чинчуан үйлдвэр дээрээд 5 жил болсон. Асуудал улам ноцтой болж байсан. Үнэн дээр Хан Чаншийн нөхөр, Лүшиу нөхөр хоёр хариуцлага хүлээх ёстой. Хурлын танхимд зарим нь ханиаж, зарим нь тамхиа хайж, зарим нь тэмдэглэлийн дэвтрээ гарган, зарим нь саналаа төчгнүүлэн уймэлдэж эхэллээ. Хан Чаншийн мөрөө хавчсхийн буйлаа долоож дараа нь Жугилианы саналыг сонсно гэж амандаа бовтнов. Яагаад шийдэхгүй байгаа юм бэ? Тусмаа сайн бидтэй. Гао Раогийн явдлыг яагаад шийдэхгүй байгаа юм гэж зарим хүн асуудаг. Бериягийн тухайч асуудаг. Тэгээд ч зохион байгуулах хэлтэст 2-3 дугаар Ван Чинчуан гарахгүй гэсэн бодлого байхгүй. Линжэн нөхөр үүнийг баталж чадна гэж хэлхийн аргагүй биш үү? Линжэн толгоогоо оргон Хан Чаншин руу ууртай харахад тэрээр хүйтнэр инээн суун. Линжэн бие барьж Хан Чаншин нөхөр дутагдал байх нь жам ёс гэж үздэг. Хан Чаншин нөхөр болон Люшиу дарга нар тэр жам ёсоо дагаад олон ноцтой алдаа дутагдалд хүлээцтэй хандах байр суурьтай байгаа гэд хөлсөө алгаараа шудрав. Ли Зүнчийн долоовор хуруугаараа хий зурж байснаа болив. Жөөрүн шаан Линжэнийг дараа нь хүмүүсийг тойруулж хараад модон саналаа төчгнүүлэн "Танд санал байна уу?" гэд Люшиу руу харав. Люшиу толгой дохиж "Лен нөхрийн санал чухал санагдлаа" гэж хээгүү хэлээд өөртөө цаа яглан бодлогширч "Гэхдээ шуудааны үйлдвэрийн асуудлыг бол хэлхийн аргагүй л дээ. Зохион байгуулах хэлтэс намын ажлыг сайн хийж чадаагүй нь үнэн. Манай боловсон хүчин дэнд үзэн. Намын бүтээн байгуулалтын ажлаач амжуулж чадахгүй байна. Шуудааны үйлдвэрийн Ван Чинчуаны асуудлыг шийдвэрлсэн нь үр дүнтэй болсон. Шийдвэрийг мэдэгдэх хурал дээр ажилчид урд өмнө байгаагүй сэтгэл хангалуун харагдсан. Ажилчид намдаа талархаж байна. Дүүргийн намын хороонд баярлаа гэцгээсэн" гэв. Линжэн "Тийм. Яг ийм болохоор манай ажилд хариуцлага хүлээхгүй нь байна" гэж сул дуугарснаа. Дууга өндөрцгөж "Нам бол ард түмний анги давхархын зүрх юм. Зүрхэн дээр тол байхыг бид төвчөхгүй. Намын байгууллага дутагдaltaй байхыг хүлцэн тэсвэрлэж чадахгүй" гэлээ. Ли Зүнчийн гараа өвдөг дээрээ тавьж "Линжэнэ, Хан Чаншийн Люшиу хоёрын маргаанд хоёр зүйл бий гэж бодож байна. Нэг нь бол тогтмол байдал, нөгөө нь" гэж алгуурхан хэллээ. Линжэн хаанаас ийм их зориг гараад байгааг өөрөө ч мэдлэггүй. Ли Зүнчинд хандан "Ухаалаг бүх талын судалгаа хийж байхыг би хүсэж байна" гэд яриагаа дуусгалаа. Тэгэхгүй бол нулим сунахчих гээд байлаа. Жөөрүн шаан Лижнийг нэг харснаа дахиад Ли Зүнчинийг харж хөмсөг зангидан дуугүй сууснаа хідүү үгс бушуухан бичээд "Дараагийн хөтөлбөрөөр хэлэлцье" гэж бүгдд нь зарлав. Хурал тарсны дараа Линжэнд хоол орохгүй байлаа. Дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын байр суурь түүнд таалагдсангүй. Люшиу байнгын хорооны хурал дээр ганцудаа үг хэлснээ их том үүрэг гүйцэтгэлээ гэж бодоо юу гэд шургуулга татаж ном гарган эхний хуудсыг нээхэд Настягийн хэлбэрээр амьдрий гэж бичсэн байлаа. Үнэхээр төвөгтэй юм а гэж тэр амандаа бовтнолаа. 11-р хэсэг. Маргааш нь ажилд харсны дараа Жаа Хувэн "Манай дэрч хоол идээрээ би банш хийсэн" гэв. Линжэн татгалзаж амжаагүй байтал Жаа Хувэн явж одлоо. Линжэн эргэлзэж ажлынхаа гуанзанд хоол идчихэд Жаа Хувэнийг очив. Банш дөнгөж болоод байлаа. Тэр хүрэн улаан өнгөтэй манж дээл өмссөн, хормогч зүүж гарт нь гурилнаа алджээ.
Эхэл зочлонтгой загнаж шинэ буурцгаар хийсэн банш гэж Линжэнд хэллээ. Би хоол идчихсэн гэж Линжэнд төгтчин хэлв. Жаахөвэн итгэхгүй сав хавчирч өглөө. Нээрээ идчихсэн гэж Линжэн дахин хэлтэл хөвэн ганцаараа урамгүй хэн идэв. Линжэний сэтгэл тавгуйтан ийш тийш харж гараа нухлан бие шилгээд сууна. Линжэн юу болов гэж Жаахөвэн баншаа идэхэ болов. Үгүй над хэлэж гэж Жаахөвэн түүнийг нүд салгалгүй ширтэв. Өчигдөр байнгын хорооны хуралд би саналаа хэлсэн. Дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга хаашаасан чгүй. Жаахөвэн савхны үзүүрээ зуусан чигээрээ ботож тэгээгүй баха. Жөөр үншаа нөхөр саналаа тийм амархан хэлдэггүй юм гэж эрс хэлжээ. Тийм ч юм болов гэж Линжэн итгэх үгийн хооронд хэлээд Жаахөвэний халамжилсан харцнаас дайлдарв. Жаахөвэн хідэн баншидээд өөр юу вэ гэхэд Линжэний зүрх дэлсэж толгоогоо оргон Жаахөвэний нүд рүү хараад Жаахөвэн нөхрөө гэж зөөлөн дуудав. Жаахөвэн савхаа тавьж сандлын түшилгээ түшин ялгүй цочирдлоо. Таныг би боддог гэснээ үргэлжлүүлэн бүдүүн хоолоогоор таны нулимсыг би харсан. Люшүүгийн ажлын өрөөнд тэр үед дөнгөж хавар болж байсан. Чи одоо жаргалтай байна уу гэлээ. Жаахөвэн гайхсан шинжтэй түүнийг харж байснаа толгоогоос ихсэрч бүр мартаж орхиж гэснээ толгоо дахин тийм байлгүй жаргалтай байна. Яагаад ингэж асууж байгаа юм бэ гэд тайван инээмсэглэв. Линжэн Люшүүгийн ярьсныг түүнд хэлээд уучлаарай хов илчихлээ. Би чамтай ярьж хөгжим сонсох дуртай. Чи сайн бүсгүй. Чи надад таалагддаг гэж Линжэн уучлахгүйсэн болоод яриагаа дуусгалаа. Жаахөвэн намуухан инээж хөмсгөө атруулан толгоогоо орхин духай шудраад саяхан хан дүлгсэн тосон зургийн өмнө алгуурхан очиж дуугүй ширтэв. Тэр зургийн нэр Хавар. Москвад хаврын нар мандаж эххүү хоёр гудамжаар явна. Жаахөвэн эргэж харан орон дээр суугаад нэг гараараа орны хашлага түшиж туйлын тайвнаар чи юу ярина вэ? Би ийм гэж бодоогүй шүү. Би нөхөр хүүхэдтэй хүн. Нөхрийнхээ тухай чамд яриагүй юм байх та хэмээн хань гэлгүй нөхөр гэж онцлон хэллээ. Би 19 наснда 1952 онд гэрэлсэн. Манай хүн цэргээс халагдсныхаа дараа төвийн нэгэн хилтэст редакцийн дарга хийж байсан юм. Эрх мэдэл ашиг орлогодоо шунхаарч хүнтэй таархаа байлаа. Манайх гэдэг айл бям гаригийн орой гэртээ цуглаж даваа гарагт тусын ажилдаа гардаг болсоор удаж байна. Бид хэрэлдсэн. Гэвч би хүлээсээр саяхан ажиллаар Шанхайд очисон сурагтай. Харж ирэхээр нь түүнтэй сайн ярина да. Линжэн чи бол миний хүндэтгэж явдаг сайн найз минь. Чи ч хүүхдэрээ байна да. Ингэж хэлэхэд эвгүй санагдаж магадгүй. Уучлаарай. Бид бүгд жинхэнэ амьдралыг хүсдэг. Зохион байгуулах хэлтэс жинхэнэ намын байгууллага байгаасай гэж хүсдэг. Чи миний дүү шиг санагддаг. Амьдралд харилцсан тусалцаа нөхөрлийн халуун дулаан илж байх ёстой. Ийм л байна. Линжэн айд сандраад би Люшүүгийн үгээр дэмэрч явжээ. Үгүй гэж Жаахөвэн толгоогоос ихсэрч Люшүү нөхөр бол сэргэлэн хүн. Тэгээд л болоо гэд гүнзгий амьсгалав. Тэр аяг савхаа хураагаад гарлаа. Линжэн алмайран зогсож нааш цааш алхан олон юм ярихыг хүссэн боловч яг юу хэлэх гээд байгаагаа өөрөө ч мэдхээ байжээ. Юу ярих вэ? Хэрэг дээрээ юу ч болоогүй юм чинь. Амьдрал заримдаа сэтгэлийг давалгаалуулан хүнийг баярлуулж заваагаад давалгаа өнгөрөхөөр юу ч болоогүй юм шиг ор мөргүй болдог. Үнэхээр ямар ч ор мөргүй гэж юу? Үгүй ээ. Ариун амтнд дорсомжүүлдэж өгдөг юм. Жаахөвэн 2 настай хүүгээ хөтлөн цүнх барьсаар орж ирэв. Хүү Линжэнтэй хэдэн удаа таарсан болохоор аха гэж дуудлаа. Хэлд сайн ороогүй энэ хүүхэд ах гэж хэлж байгаагээ. Линжэн түүнийг өндөрт өргөхөд гэрт хүүхдийн инээд цангинлаа. Жаахөвэн цүнхээ удалж зузаан цаас гарган өнөө орой чамд хэдий юм үзүүлээ. Миний 3 жилийн турш зохион байгуулах хэлтэст гарсан асуудлууд болон өөрийн саналаа бичсэн зүйл байгаа юм.
Энэ нь гэж нэг зургийн цаас гарган би өөртөөгөө өрсөлдөх арга зохиосон. Өнөөдрийг өчигдрийнхөөс дээр болгох гэж өөртөөгөө уралддаг. Энэ хүснэгтэд миний ажил дээрээ гаргасан алдаа байгаа. Нам дэлсхийг зөвшөөрсөн мэдгдлийг бичгтээ андуурсан. Намын шинэ гишүүний тоог эндүрүүл хар хэрээс алдахгүй бол улаан далбаа зурна. Нэг сар бүгд улаан далбаатай болвол гой оролт авах зэргээр өөрийгөө оромшуулдаг байлаа. Инээдтэй байна уу? Гэж эвгүүрхэн хэлв. Линжэн анхааралтай сонссноо төв чангаар үгүй. Өөрийгөө оромшуулдгийг чинь би хүнд итгэж байна гэлээ. Гарих үед нь шөнө болжээ. Жаахувэн Линжэнийг үүдэндээ гаргаж өгөхөд бүсгүйнүүд харанхуйн дунд гэрэлтэж өнөө орой үнэхээр сайхан байлаа. Чамд хонгорцог модны цэцэг үндэрч байна уу? Бяцхан цагаан цэцэг мандарванаас дэгжин тоор улаан гүйлсээс анхлам үндэрч байна уу? За баяртай. Маргааш ороо ирээрээ. Италийн аялгауг хамтдаа сонсъё. Би чамд сүм үндэс чанаж өгье гэлээ. Линжэн зохион байгуулах хэлтсийн хаалганы өмнөх багныг түшин мэлэрч шөнийн огторгуйг ширтэн удаан зогсов. Түүний хацар нүрийг өмнийн жавар элбэнэ. Саяхан өвлийн сүүлээр ирж байсан нэгэл мэтгэд зуны ихэн болжээ. Дүүргийн намын хороонд анхны хавраа үдлээ. Түүний хийж бүтээсэн зүйл маш бага, байхгүй гэж хэлэхэд болмоор боловч их юм сурж баггүй зүйлийг ойлгов. Тэмцлийн дунд бэрхшээл туулж амьдралын үн цэнийг мэдэрдэг ажээ. Энэ эгэлжирийн мөртлөө агуу их тоо томшгүй хүн дүүргийг хүлээж буй дүүргийн намын хороонд ганц хүний зоригоор ямар ч ажлыг бүтээж чадахгүйг ухаарсан юм. Маргааш нь ажил дээр Шал юу хажуугаар нөнгөрөхдөө түүнийг дуудаж Линжэн чи хаана байва? Жөөрөн шаны өрөөнд хурдан очоорой. Чамайг 3 удаа дуудуулсан гэлээ. Дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Линжэнийг хүлээн авч уулзна гинүү. Тэр яг одоогоос бүх хүчээ шавхан удирдагчийн итгэлийг олохоор зүтгэх хэрэгтэй. Энэ бол хамгаас чухал. Цонхны цаана ногоон өгтэй ширээний чийдэн шөнөөр ажиллаж буй дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын сүүдэр үзэгдэнэ. Линжэн нөхөр удирдлагын ажлын өрөөний хаалгыг этгэл төгс тогшлоо. Тогсов 1956 оны 5-7 дугаар сард. Орчуулсан Содын Саран туяа.